Бүгд нь өглөөний мэнд. Тэгэхээр олон хүмүүс асуусны дагуу корсетны талаар дараагийнхаа бичлэгийг хийж хүргэгээ шийдлээ. Тэгээд корсет буюу бэлхүүсний тасгалжуулагч гэмжиж нэрлэдэг тийм үү? Энэ бэлхүүсээрээ бид ингээд тасгал хийж явах үедээ мөн тасгал хийх үедээ бас зүүдэг. За энэ корсет хүнд хэрэгтэй юм уу, хэрэггүй юм уу? За давуу тал нь юу юм, сул тал нь юу юм те? За ямар ч бүтээгдэхүүнийг зөв хэрэглэх юм бол ийм болдог, буруу хэрэглэх юм бол хор болдог. Яг үүнтэй адилхан корсет ч гэсэн адилхан байдаг. За тэгвэл энэхүү корсет буюу бэлхүүсний тасгалжуулагчийн сул талыг нэглээд хэлье. За ямар сул талтай вэ гэхээр за маш сайн анхааралтай сонсоорой. Хит бариу гэж байгаа. Хит бариу корсетийг хэд удаан хугацаагаар зүүх нь цээжний хин хэрцгийн хөдөлгөөнд саад учруулдаг учраас амьсгал авалт гаргалтанд саад болж хүчил төрчин төдөлд оруулж болцшгүй ихнийх нь. За хоёр дахь нь болохоор за хит бариу корсетийг мөн хэд удаан хугацаанд зүүхээр хэсэг газрын усан хангамжийг алдагдуулах эрсдэлтэй. За гурав дахь том сул тал нь болохоор корсетийг удаан хугацаанд буруу зүүгээд мөн хит бариу өөрсдөө тохироогүй хит бариу корсетийг зүүхэн дотор эрхтнүүдийг хэд шахаж за хэвлийн хүний дотоод даралтыг нэмэгдүүлснээрээ бид шамбрам гэж ярьдаг тийм шамбрамыг нэмэгдүүлэх шамбрамтай хүний шамбрамыг сэдрээх ийм эрсдэл хүчин зүйлүүд болтгоо гэж шинжлэх ухаанд үздэг байна. Тэгвэл корсетийн давуу тал гэж юу юм? За би өөрөө корсет зүүдэг. Корсетийн давуу талуудыг маш үр дүнтэй гэдгийг биеэрээ мэдэрсэн учраас хүмүүс бас корсетийг буруу зүүх хэрэггүй гэж хэлдэггүй, харин ч зүгээрээ гэж хэлдэг байгаа. Тэгэхээр зөв корсетийг зөв хугацаагаар зүүх нь маш олон давуу талтай байдаг. За энэс дуртай л хамгийн ихний давуу тал нь юу вэ гэхээр за ээжүүд олон дахин төрдөг, олон дахин жирэмсэлтэй, төрөл жирэмсэлтэй холбоотойгоор бидний цээжний хин хэрцэг буюу энэ цээжний доод хэсэг бид нар нэг хэвлийн хэсгээр зүүж байгаа шүү дээ тий. Цээжний доод хэсгийг нэг бүрэлдүүлж буй энэ хавирганууд тий. Энэ хэсэг тэлэгддэг. Үүний холбоотойгоор төрөл жирэмсэлтэй холбоотойгоор тэлэгдэлт үүсдэг байна. За мөн тайл бүдүүрдэг. Мэдээж тэр том хүүхдийг teen, за зарим хүмүүс том тээдэг, их устай тээдэг, за ихэр жирэмслэлт гэдэг. Жирэмслэлт төрөлттэй холбоотойгоор ээжийн бэлхүүсний анх ууган төрөх шиг гоё байдаггүй алдагддаг. Үүний шинжлэх ухаан гэсэн баталсан хүмүүс нүдээр хараад мэддэг тийм үү? Тэгвэл эргээгээд энэ хэрийн байдалд ороход корсет гэдэг маш их тусалдаг байна. За дараагийн нэг корсетийн бидний